Бидний өдөр тутмын таны бас 2026 он аварга хамгаалагч зарн тоглолтыг бид яг одоо тэгээд сүүлийн ер нь жилүүдэд тогтмол топ түвшний өрсөлдөөнд тогтмол нэрлэгдэж байгаа юм хоёр баг бас өнөөдөр удирдлийн эхний учраагаа хоорондоо ихэд бэлэн болжээ. магадгүй бид энэ улирлын финалийн цовролд энэ хоёр багийг ч харах магадлал их өндөр байна. Яагаад гэх юм бол эхний хийсэн 3 Amazon-с хийсэн 3 тоглолт за бас олон улсын түвшинд хийсэн тоглолтыг нь араас нь Арвтын улирлын эхний хоёр тоглолтыг харах юм бол ингэж хэлж болохоор байна. За Арвтын хувьд Итүгийн Ирвсүүд Fire-ийг хожиж 9 хоногийн дараагаар инхүү тоглолтоо ихэд бэлэн боллоо. Ингээд бөмбөг дундаа өсөрсөн Амари Робинсон өндөрлж байна. За уртнаас эхний бөмбөгийг хүлээж аваад болордно. За Бацаажин болордны энэ улиралд бол бэлтгэлжилт хувийн форм бол маш өндөртэй байгаа гэдгээ эхний хэдэн тоглолтод хангалттай харуулсан. Болордон дундаас за төвийн тоглогч болордон ун чидэд дундын зай шийдэлтээр тоглолтын тооны харьцаа 2-1 болгоо тоглолтын нээлттэй оног авлаа. Улирлын эхний хэдэн тоглолтуудаас болон тэр Азийн лигт хийсэн тоглолтоос нь авч үзэхэд Баатрин болордон гэж энэ 14 дугаартай Амазонсын төдийгүй Монголын шигшээ багч олон жил тоглосон лигийн туршлагатай энэ тоглогч үнэхээр бас ахаал нэг өөрийгөө өөр төвшөнд авчирсан байна гэдгийг энэ улирал бид ихэнд харж байгаа. Өөртөө итгэл нь төдий чинээ нэмэгдсэн байлээ. За тоглолтын эхний алдааг Улаанбаатар Амазонсоос гаргалаа. За Амазонсын өмсгөлтэй бас 15-15 гэсэн дабл-даблыг Алиц нэг үздэгэд амжицсан шүү дээ энэ тоглогч. Тэгээ өөрийнхөө ур чадвар, өөрийнхөө потенциал ямар ч багт ирсэн бас хязгаарлагдаад тахааргүй өндөр ур чадвартай тоглогч гэдгийг харуулж байгаа. Тунгалаг хэцүү байдлаас довтлсон, довтлогоо оновчгүй болсон болорд нь хатгаад за жижиг болороо буюу Бацаажин болор хэдэн самраас бөмбөг явлаа. Одоо ширн өндөр нам тэгээд одоо насны хөвч гэсэн том болороо жижиг болороо л гэж хэлээд байгаа байна. Амари Робинсон довтлогоо алдлаа. Номын самбарт байна. За Баяргуугийн номин өнгөрсөн улиралд солилцоогоор Scorpions баг руу явснаас хойш хувийн тоглолт бол статистик үзүүлэлтэн дээр маш том шинжилгээ хийсэн гайхалтай тоглолтыг үзүүлж чадсан юм тоглогч. Энэ улиралч гэсэн самбар тэмцэж байгаа тэмцэл түүний довтлооны санаачлагууд маш өөр байгаа гэдгийг харуулсан. Кармен дундын зай шийдэлтээр тоглолтын тооны харьцааг тэнцвүүллээ. За Солки Кармны энэ шийдэлтүүд ялангуяа энэ дундын шийдэлтүүд маш ойрхон байхгүй бол оноо болох магадлал үнэхээр өндөр юм байлээ. Тэгээд түүний хувьд ахлах сургуулийнхаа бүх цаг үеийн онооны лидерийнх нь нэгтэй нэг тоглолтод хамгийн олон холын шийдэлд оруулж исэн тоглогчдын одоо рекорд амжилтыг өөр тоглогчтой хувааж эзэмшдэг гэдэг ч юм уу. Үнэхээр довтлооны тал дээр ур чадвар үнэхээр өндрөө гэдгийг бид нар өмнөх тоглолтуудаас харсан. За харин өнөөдрийн тоглолтод Амазонсын эсрэг энэ одоо дийлдэшгүй мэт байгаа хамгаалтын эсрэг яаж тоглох вэ гэдгийг сонирн байна. За Амари Робинсон алдаа салгасан тургуулийн 2 шидэлтийг гүйцэтгэв. За биеийн хүч болоод хувийн ур чадвар зэрэг зүйлүүд нь бол өөрийг нь ялчгүй, дийлчгүй төвшөнд авч чадж байгаа. За 2 дахь жилдээ Улаанбаатар Амазонсыг дасгалжуулж байгаа. Эрхэм. За Фран Гарсиа дасгалжуулагч Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар за тэгээд Амазонсыгаа хамт үндэсний дээдлигийн авраг болсон сая Азийн лигт очингуудаа шилдэг 4 багийн нэг боллоо гэдэг. Энэ багийг яаж тоглуулах уу гэдгийг сайн мэдэж байна. Дээрээс нь үнэхээр түүхэн шилдэг амжилтуудыг одоо Монголын эмэгтэй шигшээ баг энэ багтаагаа ч гэсэн үзүүлээд явж байгаа. Ийм л ирхэм өмнө одоо Йордны өсвөрийн баг дээр Азийн багууд дээр бол ажиллаж ирсэн ийм туршлагатай Испани мэргэжилтэн байгаа. За тэгээд дээрээс нэмээд хэлэхэд өнгөрсөн улирлын Улаанбаатар Амазонс баг бол гарааны бүрэлдэхүүн маш чанга зузаан ч гэсэн сэлгээ бол маш нэгэн баг байсан шүү дээ. За тэгээд үндсэндээ тоглолтод ашиглаж байгаа тоглогчдын минут тоглолтод ашиглаж байгаа тоглогчдын тоог харахад ч гэсэн 6-аас 7 тоглогчоор ер нь бүх тоглогчдыг плей-оффын тоглолтуудыг аваад явуулсан. За тэгээд ямар тоглогчийг хизээ яаж гаргаж ашиглах вэ? Потенциалыг яаж тултал баг дээр ашиглаж үр нөлөөг нь үзүүлэх үү гэдгийг л хамгийн сайнаар мэдээж хамгийн ухаалгаар ашиглаж чаддаг юм тусгалжуулагч гэдгээ баталж харуулсан да. Тэгээд багийн лидерүүд бол за энэ довтлооны алдааг өнөр зайд гаргажээ. Багийн лидерүүд болох Монгол улсын гавьяа тамирчин Ариун Цэцэг хулнаар нэг сарын хугацаанд багтайгаа хамт үндэсний дээдлигийн тоглолтууд дээр оролцохгүй гэсэн ийм мэдээлэлүүд хэдийнэ гарцсан. Тэгээд ерөнхийдөө ачааллын хувьд өнгөрсөн зуны туршид ямар байсан гэдгийг бол бүх хүний нүдний өмнө нээлттэй байгаа. Тэгээд төдий чинээгээрээ Улаанбаатар Амазонс
ямар хүчтэй бүрэлдэхүүн байсаар байгаа вэ гэдгийг илтгэх зүйл өнөөдөр ч гэсэн ингээ эхлэлийг тун саяга 6-2 гээд явж байна. За татаа шидсэн 3 оны шийдэлт нь оновчгүй боллоо. Гэхдээ өнөр зэ талбай дээр байгаа баг хамгийн нуруу намтай тоглогч нь довтлооны самбарыг авч өмгөө таслууллаа. Урагшаа урдан довтлоонд урднаас нь доош өгсөн дамжуулалт голоор гүйсэн тоглогч. За болорд нь дамжуулалт баг зэрэг ард ирчлээ дээ. Урднаас нь нэг хамгаалагчийг дохиод гоё аргалсан. Хөргсөн довтлогоо оновчгүй болсон. За Мари Робинсон ухаалаг байдлаар багтаа бөмбөгийг авч үлдэж чадсан. Өнөөдрийн тоглолтод 10-т хулаа харимцах хоёрыг эзгүй байхад нь хожийл гэж хүсчихвэл лигийг хожигдоогүй үргэлжлүүлж байгаа цорын ганц баг гэсэн нэрийг одоо хэсэг хугацаанд ч гэсэн авч үлдэхийг хүсчихвэл саяны шиг юм довтлооны самруудыг алдах хэрэг баг байхгүйгээд хэлэхэд болно доо. Болорцыг довтлооны 24 секундыг анзаарсангүй бөмбөг алдлаа. 10-ын сайн хамгаалт боллоо. За Улаанбаатар Амазон сүүлийн жилүүдэд ер нь тогтмол улирал эхэлснээс хойш хожигдол амсаагүй хамгийн урт удаа үргэлжилсэн рекордуудыг тухайн улиралдаа өөрийн нэр дээрээ бичүүлж явж байгаа юм баг. За тэгээд тэр чухалгаараа одоогийн байдлаар 3 тэгсэн амжилтыг үзүүлсэн явж байгаа цорын ганц баг байна. За энэ ч гэсэн цаашаа үргэлжлэх боломжтой. Тэгэхээр энэ тоглолтын ач холбогдлыг л бит хоёр ингэж олон удаа давтан хилээд байгаа хэрэг дундаа шидсэн Джеки Карман одоогийн байдлаар 10-т авсан 2 оноог авсан. Тэгээд довтлоонууд шидэлтүүд нь нэг л болж өгөхгүй л байна. Бөмбөг тасалсан хурдан довтлоороо өөрөө шилжсэн. 2-ын эсрэг 2. За болорд нөхөд ирсэн сайн хамгаалт боллоо. За Карманыг нэг дундаас сул шидүүлснээс бусдаар бол хамгаалт үнэхээр дарамттай. Сайн болж ийн доор бөмбөгөө хүлээгээд авцсан Робинсон довтлогоо оновчтой болсон. Гайхалтай сая бөмбөг хүлээн аваад ямар хөдөлгөөнүүдийг хийх вэ, хамгаалагч биеийнх нь хаана байна гэдгийг маш гоё мэдрээд богинохон хугацаанд сэтгэхэд оноогоо авч чадлаа. За сод цэцэг Винксийн ахлагчаар тоглож байсан энэ тоглогч 2 оноо авлаад тооны харьцаа 8-4. Тэгээд энэ 10 багт ингэж нэгдэж ирсэн гол шалтгаан бол ердөө ойлгомжтой. Эдгээр тамирчид Амазонсын энэ хоёрхлыг бол зогсоож аврагын төлөө хүчтэй дайраа л гэсэн ийм зорилготой бол байг нь гарцаагүй. Өнөр заяа хурдан давталгаанд болорцгийн өдөөс хамгаалт сайн боллоо. Илүү логт хийсэнгүү те. Ёстой ухаалаг хамгаалт байлаа. За өөрөө ч гэсэн тэгээ бодогтой талбайд өөрт нь маш том давуу тал байгаа гэдгийг мэдж байгаа учраас ямар нэг илүү үйл хийсэнгүй. За энэ тарин төвн шугам бүсийн дүрм зөрчигдөөд бөмбөг эсрэг өгшилсэн болор цэцэг арай л гүйц төвн шугам давж орж ирж амжаагүй л байсан юм байна. Тэгээд дамжуулт өгж байгаа тоглогчийн л буруу юм да одоо. Хүлээж байгаа дамжуултаа яг найдвартай өгөх хэрэгтэй шүү дээ. Бөмбөгтэй тоглогч мэдээж энд гол шийдвэрийг гаргаж байгаа. За өнөр заяа холын зай шидэлтийг гүйцэтгэсэн баг нь 2-2 гэсэн эхлэлээс хойш оноо авч амжаагүй 6 оноо дараалаад алдсан байгаа. Шийдэлт амжилтгүй болор цэцэг Робинсон биеэр мөргөөд жавжин дээр угаа тоглогч гоё харсан. Урднаас нь 3-аас шийдэлт оновчгүй болсон гэж бодогтой талбайд. За Баярхуугийн 8 алдаа гаргасан юм байна. Үнэхээр энэ Робинсон болон болорд нэгсэн 2 тоглогчийг хамгаална гэдэг хэцүү байна. Одоо номин тимч нуруу нам тоглогч бол биш үү дээ эмэгтэй дэр. Гэхдээ нуруугаар бие хүчээр ч гэсэн баг зэрэг дутаад байгаа нь харагдаж байна. Маш их энерги зарцуулж байна. Робинсон бол байрлалын давууг тийм ч амархан өгөхгүй гэдгийг хангалттай энэ ихний 5 минутын хугацаанд бол харууллаа. За Робинсон сул хувь шидэн. Гэхдээ ахаад нэг илүү дамжуулалт болорд нь жавжнаа сайн шидэг цэгээсээ шидээд алдчихлаа хурдан давтлаа. За яг энэ баруун талаараа явах юм бол сод цэцэг бол аюултай. Сод цэцэг гэхдээ давталгааныхын төгсгөл нь нэг л болж өгөхгүй байна. За болор цэцэг эсрүүгийн хурдан давталгааны 2 ч удаа маш сайн хамгаалтаар зогсоож чадлаа шүү. Эзэнгөөгөө бөмбөг алдаа гарсан. За Робинсон бөмбөгөө золж явж байгаад хөл дээрээ залаад алчуу да. За тэгсэн байна. Зүгээр энэ хоёр багаас бид нар улирлын тоглолтуудад ийм замбраагүй гэх юм одоо тоглолтыг төдийлөн олон хардггүй. Гэхдээ 10-т бол сүүлд улирлын 2 дахь тоглолтоо хийснээс хойш хэдийний 9 хоног өнгөрсөн. Харин Улаанбаатар Амазонс өнгөрсөн 7 хоногт ганцхан тоглолт хийсэн гээд бас тоглогчид талбайгаа хийгээ бөмбөгөө гэдэг тоглолтын хэмнэлээ мэдрэх гээд жоохон асуудлууд ихний үеэр гарч ирэх шиг харагдлаа. Робинсон найдвартай байна. За будагтай талбайд бол маш том зөрүү гарч байна. За Монголын лигийн шилдэг төвийн тоглогч болорд нь 4 дээр гарч ийн гэхэр чи одоо дийлчгүй будагтай талбай хослол гэж хэлэхэд буруу таргуул юм хослол байна да. Одоо бүр холбон тоглогч өнөр заяагаас Томс Амар Робинсон хүнхийг тасалчлаа шүү дээ сая.
ганцхан гараа явуулаад ерөөс биенд нь ойлгоо гаргачлаа. За 10 дугийн ахлах тасгалжуулагч энэ улирлаас эхлэн ажиллаж байгаа серб мэрэгжилтэн Адинан гэж энэ нэрхэн байгаа. Энэхүү тоглолтын дараагаар 10 сарын 21-ний 18 цаг 10 минутанд улирлыг 3 тэг гэсэн амжилтаагаар эхлүүлсэн одоогийн байдлаар хожигдоогүй цорын ганц тоглолт VCH Knights тэдний өрсөлдөгч улирлыг 1 хожил 2 хожиглох гэсэн амжилттай эхлүүлээд байгаа. Хов чонхрууд Эмлигээс дэвшин гарч ирсэн багтай тоглолтоо хийх болно энэ тоглолтын араас. За харин 20 цаг 40 минутаас авраг хамгаалагч хасын үлгүүдийн тоглолт бидний хүлээж байгаа. За энд Кармен будагтай талбарууд арж орж ирээд Болордонтэй контактлсан хоёр тоглогч нэлээд л зөвөртэй байна. Маш хүчтэй контакт будагтай талбайд боллоо. За энд Болор цэцгийн эсрэг орж ирээд за буугатаа нэлээд аюу контактлсан юм байна. Тэгээ хөлийн хойцсон юм шиг байна тийм. Хөл дээр нууцсан байна шүү дээ. За ямар тач Кармен туруулын хоёр шидлэг гүйцэтгэв. Болорд нь бол гайгүй юм шиг байна. Яг тэр хөлн нөгөө нугардаг чиглэл рүүгээ те дарагдаад. За харин азар үеийн шиг эсрэг гүшилд орсонгүй те. За туруулын хоёр шидлэлийг Кармен гүйцэтгэв. Солгой гартай тоглогч шидлэлтийн гүйцэтгэл бол бас өндөртэй тоглогч байгаа. Энэ удаа шидлэлт эхний шидлэлт амжилтгүй. За Франк Гарсия засгалжуулагчийг бүтгэнд харуулж байна. Ерөнхийдөө тоглолт түүний хяналтантай байгаа болохоор ихэд 50 сууж байгаа харагдаж байна одоогийн байдлаар. За сүүлийн шидлэлт оновчтой болсон. Тоглолтын оны харьцаа 15. За 10 дугийн сэлгээний тоглогчдыг харахад холбон тоглогч Мөнхөдийн сэргэлэн бас өнөөдрийн тоглолтод оролцохгүй гадуур хувцастай сууж харагдаж шүү. Тийм сэргэлэн одоо бэлтгэл гэмтлийн улмаас ингээ 2 сар болчиход байна. За Болорд нь энд алдаатай тоглооны оновчтой болгож онооны зэрэг улам бүр холд бол 7 болголоо. Тэгээд сэргэлэн багийн гарааны бас гол тоглогчдын нэг шүү дээ. Хэдийнэ энэ багт эзлэх байр сууриа баттгаад ирсэн энэ тоглогч тун удахгүй бас тоглолтуудад оролцоод явах байх. Шагааны бэлтгэлийн улмаас тоглолтуудад орох боломжгүй байгаа. За тэгээд энэ чухал тоглолтуудад аль болох өргөн бүрэлдэхүүнтэй багийнхаа гүйцэд потенциалыг ашиглаж тоглох нь тасгалжуулагч болон багийн хувьд чухал ч тий. Тэглгүй яхав. За Болорд нь торгуулийн шийдэлтийг нэм шийдэлтийг үүсгэх болно. Уг нь өнөөдрийн байдлаар ингээ харахад Amazon сэлгээний бүрэлдэхүүн тимч өнөр өтгөн биш л байна л да. Ердөө 5 тоглогч байгаа. Аруула энэ тоглолтод оролцож байгаа. Дэлгэрэх бас бэлтгэл улмаас тоглолтод оролцохгүй. Тэгээ энэ улирлаас эхлэн өнгөрсөн улирал авраг авсан бүрэлдэхүүнд байсан. За энд Кармен баг алдаатай шиж магадгүй тоглох оновчтой боллоо. Булган энэ улирлаас эхлэн туслах тасгалжуулагчийн алба руу шилжсэн. Одоо өөрийнхөө спортын замналын дараагийн нэг төвшин рүү шилжиж гин гэж хэлж болох бах. Шууд туслах тасгалжуулагчаар ажиллаж эхэлж байгаа. Уг нь залуухан тоглогч шүү дээ. Болорд нь Болорцыг доошоо өгсөн давхар хамгаалалт цаг алалгүй ирсэн. Будтай талбайгаас холдуул чадлаа. Гэхдээ хамгийн аюултай шидэвчийг нь суулсуул архиж байна. За шидэлтэй алдсан. Өргөш хурдан тоглоонд Кармен Болор цэцгийн эсрэг Болор цэцэг ингээ 3 дахь удаага эсрэгүүгийн хурдан тоглооны зогсоочлоо. Буцаад Амазонсын хурдан тоглоо. Болорд нь за нэг шидэг гэснээ болоод дараагийн үйлдэл нь илүү алхамд болоо төвөрчлээ да. Маш их эргэлзэх шиг харагдлаа сая. Шидхүү эсвэл давталгааны үйлдэл хийх үгээд өмгөө барай алхачлаа. За шууд шидлтийн үйлдэл эхлэхээр бас хажуудалд нь Кармен ойрхон байлаа л да. За энэ үед 10 дугаас энэ тоглолтын эхний завсралгыг зохиолж байна.
дуслаа үзэгчтэй. Шууд амжилтын Platinum event гэгч Дасандаа бууханы банк. За мөн Platinum event гэгчээр спортыг дэмжигч Toyota-гийн аль биесны дилер Top Doors ажиллаж байна. За мөн шууд амжилтын Platinum event итгэгч Shaping the Future Tesla Investment ажиллаж байгаа гэдгийг дуулахад таатай байна. За Jacqueline Carmen 30 оноо 6 самар 3 дамжуулалт 2 хаалтыг өмнөх тоглолтод Fire-ийн эсрэг хийсэн. Гэхдээ 19 тоглооны 8 11-ийг нь алдсан л юм байна. Өнөөдөр магадгүй эхний тоглоонуудаа ингэж жоохон алдаж нэг тоглолтынхаа хэмнэлийг мэдэрч байгаад хоёрдугаар хагасны хоёрдугаар үеэс эхлээд илүү сайн тоглолтыг үзүүлэх боломж хангалттай харагдж байсан. 30 оног авна гэдэг бол тийм ч одоо таархан тоглооны ур чадвартай тоглолт хийх зүйл биш шүү дээ. За содцэг өгүүлэгдээд байсан шийдэлтийг энэ удаад оновчтой болгосон. Хамгийн сайн шийддэг цэг шүү дээ, тий. За тоглолт хэлснээс хойш баг энэ тоглолтын анхны холын цаа шийдэлтүүдээ Робинсон бүдэгтэлбад дийлдэхгүй нэ. Амари Робинсон одоогийн байдлаар ингээд 10 оноонд хүрсэн тоглолтын цорын ганц тоглогч болж байна. 14 онооны 10-ыг нь авлаа. За тоглогийн хувьд бол энэ үйлрэлээс бас багийн ахлагчаар тоглохоор болсон соццгийн холын цаа шийдэлт яг нэг цэг дээрээс 2 дахь удаага ирсэн энэ удаад оновчгүй уртнасан. Ахаа доошоо өгсөн бөмбөгийг таслахад өглөө соццэг харин хамгаалтан дээр тун идэвхтэй сайн тусалцааг бол үзүүлж байна. Өнгөрсөн үйлрэлүүдэд ийм Wings багийн бүрэлдэхүүнд бол ийм хамгаалтыг бид нэр тийм ч олон удаа түүнээс хараагүй. Тэр хамгаалтан дээр нэлээд хаан гажлаад хажуугаараа одоо амархан тоглогчдыг өнгөрөөдөг ч юм уу тийм байдлыг бол их олон харж илаа. Одоогийн байдлаар бол өөрийгөө бас нэг хамгаалтан дээр илүү дайталж тоглож байгаа харагдаж байна. За бодогталбай хослолууд 2 оног аваад 6 онооны тэргүүл болгоод өөрчиллөө. Өнөр заяа. Соццгийн слоныг авсан pick and pop тоглох явах боломжтой. За суларч чадсангүй. Carmen хэцүү байдлаар шийдсэн. Урт насангийн алдаа гэж үлээлээ. За урт насан бол шүүгчийн шийдвэртэй хараахан санал нийлэх байгаа л харагдаж байна. Удаашруулсан бичлэгээс тодорхой харъя. За саяны өнцгөөс бол бас яг нарийн бас харагдсангүй. Холын цаа шийдэлтийн үед алдаа гарсан тургуулийн 3 шийдэлтийг Carmen гүйцэтгэн. Тургуулийн эхний шийдэлт оновчтой. За шийдэлтийн техник гүйцэтгэл бол бас үнэхээр өндөр түвшний тоглогч гэдэг нь бол эхний тоглолтуудад хангалттай харуулж гисэн юм тоглогч. За тэгээ гараас гарч байгаа бөмбөгний түлхэлт, за тэгээ бөмбөгний нисэлт бол үнэхээр өөлөх зүйлгүй тоглогчоо. За эхнэр шийдэлт оновчтой болсон. Сүүлийн шийдэлт муу оновчтой. За тэгээ ядах зүйлгүй л 3 шийдэлтийг оноо олголоо. Маш хэрэгтэй чухал оноонууд байсан. 16 13 урд насан буцаад болор эрдэнэ том болроо жижиг болроод өгсөн Бобо. Кросс пас. Хамгаалтын шилжилт бол үнэхээр сайн болж шүү. Эргэлзүүл чадсан. Болор эрдэнэ даллаад өөрөөсөө гаргач өгсөн үгүй юм байна. За Carmen ямар сайн хамгаалт вэ? За болорд нь бол яг л өөрийнхөө товтлдог зайн дээрээс саяны бөмбөгийг хүлээгээд авчиж байгаа шүү дээ. Тэгээд тийм амар байдлаас товтлуулсангүй. Маш сайн хамгаалт байлаа. Робинсон өөрийнхөө хүссэн байрлал дээрээс маш хэлбэрхэн дамжуултыг хүлээж аваад довтлогоо төгсгөж чадсан. 18 13 болгоо 5 онооны тэргүүлэл. За ер нь Амари Робинсны маш том давмгаал маш том давуу талдаар баг нь оноо авалтын тэргүүлээ хадгалж авч яваад байна гэдээ хэлэхэд буруутахаргүй тоглолт байна. Carmen удагтаад барууд арайд ороод ирсэн. Алдаа салгасан. За болор эрдэнэ хэд талдаа 2 талдаа юу? За 2 талдаа. Тийм байна. 2 талдаа нь болсон. Тэр баруун гарын дээр нь контакт үүсгэж шууд шүүгч алдаа үзлээ. Amazon-сын дэлгэдшгүй хүчин зүйл болж байгаа 32 дугаарт Амари Робинсныг яаж зогсоох вэ гэдэг дээр л гол зүйл харагдахаар байгаад байна. За түүнтэй одоо будагтаа талбайд өрсөлдөхөөр 34 дугаартай Солонго талбай дээр орж ирлээ. Энэ нь үлрэл анхныхаа одоо руки үлрэлийг үндэсний дээдлигийн талбай дээр бол үргэлжлүүлж байгаа. Энэ тоглогч за 2 Солонго хоёулаа ороод ирж байгаа юм байна шүү дээ. За урчмын тоглогч 13 номертой Солонгогийн хувьд бол Игцэг их сургуулийн төгсөгч. Одоо лигт 2 дахь улиралдаа тоглож байна. Улаанбаатар Амазон сувгтар автлагдсан санагдаж шүү. Тэгсэн. За ингээд 10 тоогийн өмсгөлдөө 2 дахь улирлаа үргэлжлүүлэхээр энэ улирлыг эхлүүлчихэд байгаа. Болорд нь Гоцоожин болорд нь бөмбөгтөө өөртөө зай гаргаад хоолын зай шидэлтийг үүсгэсэн болорд нь энэ улирлыг өнгөтэй эхлүүлж байгаа. За өнгөрсөн улирлын ихэнх хэсэгт бэртлийн улмаас тоглолтод оролцож чадахгүйсэн тоглогч
плей-оффын үеэр эртлээсээ эргэж ирж чадсан ч гэсэн форум төдийлээ сайн байж чадаагүй. Гэхдээ энэ удирлыг бол үнэхээр гайхалтай эхлүүлж байгаа тоглогчдоо. За цаг дуусахаас өмнө соццог бодолтой талбаруу дараад тун дажгүй довтлооны гүйцэтгсэн эдэж довтлоо харамсалтай. Амжилтгүй бас нарынхүү тоглолтын эхний үе 15-21 харьцаатай Улаанбаатар Амазонсогийн намгаалдаар өндөрлөлөө. Шуудам Иргэн тавтай мөрөл үзэгчтэй шууд амжуулалтын Platinum ивент тэтгэгч IT-ийн бүх хэрэгцээг IT зоноос таны дижитал аяллаа ихтгэл түнш IT зон бидэнтэй хамтран ажиллаж байна. За тоглолтын 2 дугаар үе талбайд эхэллээ. За эхний үеийг бүх тоглогчдыг оноо авалтаар Амар Робинсон тэргүүлсэн. Соццог за энэ удаагийн довтлогоо төдийлөн сайн байж чадсангүй дээ. Урагшаа хурдан довтлооны дамжуултыг цаг алдалгүй гаргаад өгсөн идэж бат өгтгөө өнөр заяа. Энэ удаа тийм амар довтлохгүй шүү гэсэн сануулгыг л өгөөд амжлаа да. За ийм л хараатай мэдрэмжтэй дайчин тоглогчдоо. Амазонсын бүрэлдэхүүнд магадгүй Амар Робинсноос илүү аюул тарьж мэдхүйс тоглогч болох 11 дугаартай Кайли Тронг орж ирлээ. Энэ тоглогчийн бөмбөг эзэмшил талбай харах чадвар шийдэлтэй бол үнэхээр ярих байхгүй мэлээ. За Вьетнам легионер тоглогчийн хувьд бол эхний 3 тоглолтод бол бас нэлээд шуугуулаад амжсан да. За тэр шийдэлтийн гүйцэтгэл оноо авах чадварууд бол үнэхээр гайхамшигтай тоглогч гэдгийг бол хангалттай хэмжээнд харуулчихсан тоглогч. Ялангуяа оролт хийх үедээ хамгаалж байгаа тоглогчоос контакт аваад дуусгах тал дээр маш сайн мэдрэмжтэй ажиллаж чаддаг юм тэнцвэр сайтай тийм ээ. За шүүгчд бичлэгийг нэгтэлж үзээд шийдвэрээ гаргахаар болсон хоёр багийн тоглогчид аль аль нь л бас талбай дээр өөрсдөө хоорондоо ярилцаад тоглоо хамгаалтынхаа тактик төлөвлөгөөнүүдийг бол яриад амжиж байна. Шууд амжилтын гол ивент тэтгэгчээр хамтаа төрүүлж алах нь Unitel ажиллаж байна. За одоогийн байдлаар эхний үе 15-21 гэж 6 онооны зөрүүтэйгээр дууссан. Тэгээд энэ 6 онооны зөрүүн дээр хамгийн гол нөлөө бол Робинсон байсан. Гэхдээ хэдий Робинсон дээр ингээ хамгаалтуудыг анхаарлыг татаад очие гэхээр өөр нэг тоглогч сулраад ирсэн нь гол шидэгчт нь байгаад л ялангуяа бид нар болыг нэрлэж байна. Тэгэхээр одоо серб мэрэгчлэлтэн энэ 2 дугаар үеэс эхлээд тэр алдаан дээр яаж ажиллах вэ гэдэг л их сонирхолтой байна. За 10 дахь дүмгийг үлдээж ах шиг байна. Амантаас үлдээж ах шиг байна. За ялцчгүй хамгийн сүүлд өнөр заяагийн зөвсөнгөөр нас гарсан байгаа харагдаж байна. Зотрон бөмбөгийг тоглолтод оролцуулсан. За Эрдэнэ талбайд гарч иржээ. Болор эрдэн дээр нэлээд ор хамгаалтыг хийсэн Баатрин болор эрдэн дундаас за яг энэ дундын зан шидэлтүүд бол бас маш өндөр гүйцэтгэлтэй өндөр хөвдөд товтлдог тоглоомнуудынх нь нэг ялцчихгүй мөн. За өөрийнх нь бас тоглооны маш том зөвсгөлтэй ялцчихгүй. Олон жил тоглож энэ үйлдэлж маш сайн хийдэг. Дээрээс нь бид тав хүн сайн харсан баг. Болор эрдний энэ харцнаас бол ямар ч одоо эргэлж байгаа зүйл байхгүй. Маш шийдэмгийн төвлөрсөн харагдаж штэ. За энэ солонго хийж болохоор л сул давталгаагаа харамсалтай нь За бага нэг сэргийх боломжтой ийм моментуудыг үүсгэж байгаа ч гэсэн буцаага тэрийг салхинд хийсгээд иймэргүй байна. За сая үл ямар гоё явж байдлаар бөмбөгийг салгаж аваад бодогтой талбаруу тоглохыг үздэг вэ. Харамсалтай нь гүйцэтгэл тийм сайн байж чадсангүй. За энэ хамгийн сүүлд за болорд нь өнөр заяа хоёрын нэгнээс нь гарсан. За өнөр заяагаас гарсан гэж үзсэн юм байна. Эрдэнэ болорд нь. За болорд нь бол өстой заяа гэж болохгүй байгаа да. Кайли Дрон бодогтой талбаруу дайрж орж ирээд алхамдаа томруулаад контакттай байдлаас довтлохоо төгсгсөн. Үнэхээр гайхалтай. Эмэгтэй тоглогчдоос бид нар ийм ур чадварыг төдийлөн олон удаа хардггүй шүү дээ. Сая бол угаасаа л довтлогоо хийж чаддаг зүйлээ л хийж байгаа юм шиг байлаа. Тэгэл үнэхээр тэрийгэж харууллаа. За тэгээ дээрээс нэмээд бүр алдаа нэхэд байгаа шүү дээ. Кармен 3-аас шийдэл тономжтой болсон. За ийм л гоё гүйцэтгэлтэй, ийм л гоё мэдрэмжтэй тоглож байгаа юм да. Тэгээд түүний ер нь тоглолтын арга барил нь яаж тоглох вэ гэдгийг бид нар зөв хилүүлээгүй өмсөлийнх нь номерыг хараад мэдчих болохоор байгаа шүү дээ. Стефен Коригоос хойш 30 дугаар авч тоглож байгаа тоглогч бол яасан ч хиддэг тоглож идэх нэгэнтэй ойлгомжтой. 7 онооны зөрүүтэй болгоод багч болов ойртуулсан болоо эрдэнэ довтгоон 7 секунд
Strong голоор зүсэдгүүлсэн. За энэ тоглогч үнэхээр том асуудал тарих нэ. Сод цэцэг. Ахаад өөртөө боломжийг үүсгэж 2 оног авлаа. Маш гоё хичээл зүтгэл. Багийнхан сэлгээний бүрэлдэхүүн, багийн арын албаныханд энэ давталгаа нь маш их таалагдчих боллоо. За Ондормагийн сод цэцэг лигийн шилдэг 6 дахь тоглогч. За бас маш том үүрэг, маш том хариуцлагыг үүрч, за дээрээс нь маш том зорилготой энэ багт орж ирсэн ойлгомжтой. Бацаажин болорд нь зөвхөн шийдэл гэхээс илүү бас бодогтой талбарууд дайрсан тоглолтууд нь үнэхээр үр дүн сайтай байгаа гэдгээ энэ удаагийн давталгаанаар ахин нэг удаа харууллаа. За сая соццгийн алдаа байх шиг байна. Хоцорцсон дээрээ шунаад алдаа гаргачлаа. Яг нэг хамгаалт нэгт биш, довтлогоо нэгт гэдэг ийм л тоглогч үү дээ. Өөрийнх нь яг нэг хувь тоглогчийн ур чадвар те. Тэн дээр л сая мэдрэмжийн бага зэргийн дутагдал харагдуудаа л гэж бид нар харж болохоор байна. Эсвэргээрээ болорт Эрдэнийн хувьд маш залуухан тоглогч. Одоо дөнгөж л 20 гарч байгаа баг. Саяхан л одоо лигт орж ирэхдээ 17-той гэж ихний үлэрлээ. Тэр 22-оос 23 онд хийжсэн санагдаж байна. Дөнгөж л 20-той юм уу та? Энэ жил 2021-тэй л болоо да. Гэтэл одоо ингээ лигийн хэдийн 10 жилийн сурагч байхдаа анхны Амазонсын аврах багийн бүрэлдэхүүнээс тоглогчтой. Одоо Нанд үслийн хамтаар яг хамгийн залуу гэж нэрлэгддэг байлаа. Нэг нь хэдийн дэлхийн аврагын хүү медальтай болон Монгол Улсын гавьяа тамирчин болоод байна. Лигийн 2 удаагийн авраг болсон. Одоо Америк нэгдсэн улсын NCAA тоглохоор хичээгээд явж байна. За Батбагдахын өнөр заяа тургуулийн холын зай шидэлтийг гүйцэтгсэн 2 ч удаа шидэлт нь хараахан амжилттай болж чаддгүй дээ. Болорд нь орж ирээ задлсан. За Улаанбаатар Амазонсын хөдөлгөөтэй давталгаанууд бол үнэхээр асуудал тарина. Энэ удаад уртнаас нь бодогтой талбарууд арж орж ирээ. Давталгаа гүйцэтгэх үед хоцорсон хамгаалалт Солонгийн хамгаалалт алдаа болоод хувирсан. 12 онооны зэрэг үүсэх үед завсарлага захиалагдсан. Шууд амжилтын гол ивент тэтгэгч Саксонгийн спортыг дэмжигч Coca-Cola аялж байна. Тоглолтын дээр гэн 5 дамжрал үзэгчтэй. За Улаанбаатар Амазонс баг өнөөдөр маргааш 2 дараасан тоглолтуудтай. За өнөөдөр 10 тугийн эсрэг хийж байгаа тоглолтын дараа маргааш орой 20 цаг 40 минутаас Итүг Эрвсүд угийн эсрэг улирлын 5 дахь тоглолтоо хийн. Лигийн хамгийн хүчтэй 2 өсөлтөгчийнхээ эсрэг дараалан тоглож байгаа гэж хэлж болох ба. За тэгээд багийн 2 том лидер байхгүй байгаа үед бас маш том нэг шалгалтыг өгч байгаа ийм цаг үе болж таарж байна. Амазонсын бүрэлдэхүүн зүр өнгөрсөн улиралд хулан CBA тоглоод гисэн хэдийч Грейсберг ариун цэцэг нар одоо багаа удирдан манлайлаад авраг олж чадсан. Энэ улирал гэтэл хулан нэмэгдээд ороод ирсэн гэхээр багийн чадал чансаа хүч ямар ихээр нэмэгдсэн бэ гэдгийг одоо надаар хэлүүлдэг та бүхэн ойлгож байгаа хаа. Болор Эрдэнэ 3-аас үнэхээр өөлөх зүйл байхгүй энэ да энэ тоглогчийн байгаа байдал тоглооны гүйцэтгэл өөртөө итгэлийг ахин нэг удаа магтъя. За яг л хийж чаддаг зүйлүүдэл ямар ч хэрэгэлзээгүйгээр л үнэхээр төгс гүйцэтгэлтэй хийж байна. За будагтай талбайд 3 дахь алдаа юу? Болордны алдаа. За Эрдмагийн алдаа юм байна. Тийм ээ. Робинсон суусан ч гэсэн яг 1.80-аас дээш өндөртэй ингээд 2 тоглогч 4 болон 5-8 дээр гараад ирж байгаа. Болорд нь бол Эрдэнмаа гэдэг 2 тоглогч хамтдаа. За тэгээ хэдий хулаа ариун цэцгээр байхгүй байгаа ч гэсэн бас Бэмбчов сэлгээний сандалт нь бас байгаа. Урд насны самбраас урагшаа урдан давталгаа шилжих боломжтой. За Кайли 2 давхар хамгаалагтанд орсон. Ямар ч багтаа бүнгийг авч үлдэж чадлаа. Ер нь бид нар энэ Амазонсын тоглогчдын биеийн хилэмж байгаа байдал царай нүрийн хувирал те нүдний артнаас нь харахад бол өөрсдөө хожно гэдэгтээ дэндүү ихтэй тоглож байгаа гэдгийг харж болохоор байна. Маш тайван яг л хийх ёстой зүйлээ хийгээл явах юм бол бид нарт давуу тал байгаа гэдгийг бол мэдэрч байгаа гэдгийг нь бол харагдаж байна. За Тунгалгийн холын зай шидэлт оновчгүй болсон урагшаа урдан давталгаанд урт нас руу гаргаад өгсөн 45 дараас холын зай шидэлт оновчгүй. Өөрөө 2 тулымжлөлөө тэмцсэн. За бөмбөг довтлогчоос гарсан юм байна. За 10 тугийн шилжилттэй хамгаалалт бие биен дээрээ нөхөж хамгаалж байгаа энэ ойлголцлууд бас үнэхээр сайн болж шүү.
эсрүүгийн довтлогоо бол бөмбөгний шилжилттэй бөмбөг гүгүүлттэй маш хамгаалахад хэцүү байгаад байгаа шүү дээ. Гэхдээ 10 тугийн хамгаалалт бол маш сайн болж чадчихээн. Саяны самрын үзүүлэлтийг харсан баг 24-8. Энэ ийм их зөрүү гарсан байхад 15 онооны зөрүү гэдэг нь бол харин нэг талаараа гайгүй ч юм шиг. Үнэхээр л одоо илүү гэсэн тоглолтыг одоогийн байдлаар ихний хагас бол үзүүлж байна. За Амазонсын баг 3 номер дээр тоглож байгаа тоглогч л 10-ын хамгийн өндөр тоглогчтой будагтай талбай тулах боломжтой шүү дээ ерөөсөө. Тэгж байна. Тэгэхээр дээрэс нь тоглолтын эхнээс эхлээд одоо энэ 30 дугаартай тоглогч Кармен маш олон давталгаануудыг хийгээд бусад тоглогчдын нэг үзүүлдэг нөлөө хавагт харагдахгүй байгаа юм л да. Одоо бид нар өнөр зээг номинг тий тунгалгийн тэр холын шидэлтүүдийг ч юм уу нэг л сайн харж өгөхгүй байгаа шүү дээ. Нэг бол яг ийм байдлаар ингээ нэг эсрэг тоглоод байна. Зараа сайн зүйл нь оноо эсвэл алдааг соццыг багтаа авчирч байна. Хоёр шидэн. Зондрмаг соццыг тоглолтыг маш идэвхтэй эхлүүлж байна. За нэг холын зай шидэлтийг оновчтой болгоод амжсан. Одоогийн байдлаар 7 оноотой тоглолтыг үргэлжлүүлж байгаа. Будагтай талбарууд ороод ингээд 2 байна уу 3 дахь удаага алдаа салгачиж байна. За тургуул ихний шидэлт оновчгүй. Өнгөрсөн 100 буюу одоо офсизны үеэр хамгийн л их ажилласан хоёр баг хоорондоо тоглож байгаа гэж бас хэлж болох байх. Улаанбаатар Амазонсийнхан бол огт амраагүй шахах байх. Учир гэх юм бол тэд Азийн лиг тоглосон. Тэрэндээ бэлтгэх шаардлага их байсан. Ахаад гой дамжуулалт төгсгөл найдвартай. Өмнөх тоглолтод 14 оноо 15 самбар авсан болор хэдэн өнөөдрийн тоглолтод бол ер нь энэ статистик мэднийх нь болонд айл хэдийн харагдаад эхэлсэн байх гэж бодож байна. Ядах зүйлгүйгээр л ихний хагаст маш олон оноог өөрийнх нь нэрээр бичүүлээд амжлаа. 10-ын төвтлогоо тунгалаг 3-аас холын зай шидэлт за бараг л ороод гарлаа да. За шийдсэн шидэлт байсан. Сөрөг төвтлогоо Баатрин болордон за хоёр болорд нь hand of dress бөмбөг өгөөд за Бацаажин болорд нэгээд хоёр дахь удаага илүү алхамт хийгээд бөмбөг алдалт болчлоо. За энд яалтчгүй толгоор салдсан байгаа харагдчих шүү. 16 онооны зөрүүтэй тоглолт. Өнөр заяа. Өөрөөс нь зарим нэг тохиолдолд одоо давталгааны санаачлага ирэхгүй бол Израилийн хамгаалч гэсэн яг энэ Кармен дээр л сайн хамгаалчих юм бол баг болцохоор хэлбэр болох гээд байна. За энд номингийн алдаа гэж үзсэн юм байна. Заслааны алдаа юм болов? Тийм байна. За шүүгч нар ярилцж байгаа шийдвэрээ гаргахаар болсон. За шууд дамжуулалтын гол ивент тэтгэгчээр шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC ивент тэтгэж ажиллаж байна. За 16 онооны зөрүүтэй тоглолт. За Улаанбаатар Амазонс баг нээлтийн тоглолтод Pirates-ыг болгож авсан. За уртнаас нь алдаа үлээж байгаа байх шүү. За энэ дэр уртнаас нь өөрөө энэ заслан тавьж исэн энэ дээр алдаа гаргасан гэдэг шийдвэрээ өөрчлөлөө. Амазонсын багийн алдаа 4 болсон 12 алдаатай байгаа нүүрийн шугамаас за одоо ер нь довтлогоо болгон л маш чухал байна. Өөрсдийнхөө тоглолтын хэмнэлийг сэргээгээд энэ тоглолтод эргэн ирээд хож боломжтой гэдэг итгэлээ олох хэрэгтэй байсан ч хитрхи хайнга дамжуулалтад яваад байна. Келли Чонг дамжуулалт эзэндээ ирсэн. Уртнаас нь болорд нь хүлээгээд авцсан, шунсан хамгаалагчдсан, сул зай алдсан, бөмбөг гой шилжиж байна. Бацаажин болорд нь дундаас шидэлт оновчгүй болсон. Өнөр зайгийн самбар урагшаа дамжуулалт гаргаад өгсөн. Тунгалаг. За яарахыг хүссэнгүү. Соццэг. Ахаа доор 8 байрлаа эзэлсэн. Болор эрдэнэ. Талбайн бүх хэсэг урд шугамд, дарын шугамд хаан ч байсан гэсэн ялгаа алга хийх зүйлэл маш идэвхтэй хийсээр алсын дамжуултыг нь 3 оноо олгоо хөвөргөнч байна. Кармен. За доор багийнх нь будагтай талбайд багийнх нь нэг тоглох сул байсан хэдий ч өөртөө маш ихтэй шидэлтийг үздэхэд оноо олгож чадсан. 13 оноо олгоод багжуулан ойртуулж чадлаа да. Урнасан. За бөмбөг шилжээд. Кайли. За энэ бөмбөгний шилжилтүүд бол эсрүүгийн хамгаалтыг бас
маш сайн хөдлөж ийн уртнаас нь зүүн дараад орсон энэ товтлохоор төдийлөн сайн тоглоо чадсангүй. Гэхдээ Баяргүйгийн нэмэнгийн бөмбөгийг зүгээр яг л өөртөө өгж байгаа юм шиг очоод авчлаа. За тэрний үргэлжлээд 3 оноо олсон. Гар дээрээс өгж байгаа дамжуулт байв уу үгүй юу гэж бодохоор л байлаа шүү дээ багийнхаа тоглогчид. Ямар хайхар хэмжээ өсөж байна. Тэглээ. Тэгээд яг ийм зүйлсэн жижиг деталь болгоно нь баг тамирчдын сэтгэл зүйд ямар хүн дээр нөлөөлж байгаа вэ гэдгийг бид саяны хамгаалтаас хангалттай харж болох бах. Дахиад нэг давталгаагаа алдсан. Гэхдээ хоёр дахь боломж номин за их тийм нэг идэвхгүй тоглолтыг номингоос бид нар хараад байна. За будагтай талбайд бас тулж байгаа тоглогч болгоно өөрөөс нь бие хүчилүүтэй нуруугаар өндөр тоглогч наруугаа учраас бас маш амаргүй байгаа нь ойлгомжтой. За будагтай талбараа дараад болордны алдаа юм байна шүү. За болорд цэцэг солилцоогоор талбайд орж ирлээ. За тургуулийн эхний шийдэлт оновчгүй болж байна. За нээлтийн тоглолтод Улаанбаатар Амазон сууг Stars-ыг болгож авсан. За тэгээ хоёр дахь учраа нь Wings-ыг болгож авсан бол за Stars-ыг 2 удаа энэ үлрэлт болгож авч чад байгаа. Stars буюу одоо Pirates тийм үү? Scorpions Stars за Wings гэсэн 3 багийг болгож авч чад байгаа. Давталгаа алдсан хурдан давталгаа. За өнөр заяа бол яг л одоо энэ дээрээс хамгийн том давуу тал үүсэх хэрэгтэй. Гэхдээ хурдан давталгаа өрн чадалгүйгээр зогсчлоо. Зай гарсан, тунгалаг. За энэ шидэлтүүдээс 1-2 нь л ороод эхлэх юм бол багийг сэргээх гээд байдаг. Бараг хэрэггүй татсан болчих гээд явчуу да хурдан давталгаанд. Кайли Чонг болорцыг болордын дэндүү амархан байна. Амазонсын давталгаатай ярих зүйл үнэхээр алга. За түрүүн дээр нэмэг бөмбөг татж хагаад будагтаад онгорхоогоо будагтаа талбараа нэгэнд кат хийгээд ороод ирсэн бол сувс болоо авах өндөр боломж л уг нь байлаа. Кармен гоё давталгаа байна. За бие хүчийг бол маш сайн ашиглаж тоглож шүү будагтаа талбараа дайрсан тоглолтууд дээр. 14 онооны зөрүү минут 38 секунд хугацаа. Одоо хамгаалтаасаа л бүх зүйлийг эхлүүлэх хэрэгтэй байгаа тийм. Гэхдээ хамгаалт бол эсрэг багтад сул давтлах хорон зэг дэндүү их хөвж байна. 3 тууламж, давталгаанд 10 секунд. Шийдэлт нь оновч болсон алдаа гарч байна. За Улаанбаатар Амазон суугийн алдаа 4-өөс дээш болсон байгаа. Тургуулийн 2 шийдэлтийг гүйцэтгэн. За Эрдмагийн алдаа. Саяхан дөнгөж хувийнхаа эхний алдаа гаргаж ирсэн тоглогч ингээд эхний хагас дуусаагүй байхад хувийнх нь алдаа 3 болцсон байна. За Улаанбаатар Амазон багийн нэг тааруу мэдэн болорд нь Эрдмаа гэсэн 2 тоглогчийн хувийн алдаа 3-3 болсон байна. За яг л энэ сул талуудыг нь 10 туугийнхан тулд ашиглах хэрэгтэй дээ. За эсрэгээрээ Улаанбаатар Амазон баг энэ гаргаж байгаа сул талууд дээрээс аль болох холуур тоглолтыг үргэлжлүүлэх ёстой. Болор цэцэг дээр ямар ч хамгаалагч ирээгүй байсан. Түүнийг нь 3 оноор шийтгэж байна. 15 онооны зөрүү 10 дахин тоглолтын хэмнэлийг багч болов өөрсдөө тал руу эргүүлэхийн төлөө хийх ёстой зүйл нь одоо хамгаалалт тэгэл давталгаа аль нь маш идэвхтэй байх хэрэгтэй байсан ч хэтэрхий өөрсдөөсөө зөвхөн шалтгаалсан ийм байдлаар алдаануудыг гаргаад байна. Соц илүү алхам тэгээд эсрэг бөмбөг шилжлээ. За эхний хамгаалагч бол их хайтаа гаргалсан идэж харамсалтай тоглоог төгсгөж чадсангүй. Болор цэцэг Кайли холын зай шийдэлт оновчгүй болсон идэж Эрдэнэ 2 тууламжаар за будагтай талбайд бол яалтчгүй өндөр байна. Улаанбаатар Амазонсын бэлтгэл сургууль дахиад одоо сайн байгаа гэдгийг илтгэх нэг зүйл нь юу гэх юм бол өнгөрсөн улиралд төдийлөн бас их нөлөөтэй тоглолтыг үзүүлэхгүй байсан сэлгээний тоглогчд нь те дахиад төвшин ахаад ороод ирсэн гэдгийг бол бид нар харж байна. Хурдан давталгаанд болор цэцэг бөмбөгийг харах авч чадсангүй. Өнөөдөр ихэд Эрдэнэ талбай дээр гарч ирснээс хойш маш үр дүнтэй байлаа. Тэгээ сэлгээнээс орж ирсэн өөр хинч байсан гэсэн талбай дээр үр нөлөөгөө үзүүлээд ядах зүйлгүйгээр л ингээд тоглолтод оролцоод явж байна. Оноо боломжтой маш өндөр боломжоо алдчихлаа Улаанбаатар Амазонс. Буцаад 10-ын давталгаа. Өнөр заяа 3-аас шидэлтүүд болдгоо дээ.
Баатрин болордын самбраас Эрдэнэбат өгсөн 2 хамгаалагч ойрхон байгаа. Идэвхтэй хамгаалалт ямар тач багтаа бөмбөгийг авчулдаж чадлаа. Бөмбөг Улаанбаатар Амазаас огч шилжиж байгаа юм байна шүү. Баяргүйгийн нэмэн эсрүүгийн өндөр тоглогчтой бол үнэхээр метршгүй тэмцэж байна да. Кейли Эрдэнэбат гаргаад гисэн цаг дуусахтаа уралдаа дундаа шийдсэн Эрдэнэбагийн шидэлт оновчтой болоод тоглолтын тооны хайр цаг 48-29-оор эхний хагасыг өндөрлүүлж байна. Улаанбаатар Platinum Event тэтгэгчээр Дасандаа Буухан банк. За мөн Platinum Event тэтгэгчээр спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Doors ажиллаж байна. За эхний давтал 10 дугаас гүйцэтгэж байгаа Номин өндөр заяар гаргаад өгсөн Батгтгын өндөр заяа нэг цэславаад хамгаалагчаас олсон өөртөө цай гарсан холын цай шидэлтийг энэ тоглолтод нэг ч удаа унгаж амжааг байгаа. 4 шидэ дөрүүлэн энэ алдаа энэ тоглолтод Хэдийн 19 онооны зөрүү үүссэн ахаад бүр 20-с дээш онооны зөрүүтэй болох боломжтой Пхемжаав ямар хэлбэрхэн байж болох давталгаагаа алдчихвда. Уртнасангийн саяны дамжуулалт яг л сул байхад нь мэдрээд өгч чадлаа. Ахаа хамгаалт нь сайн болсон. Явах замыг нь хашаад ерөөсөө энэ зүүн гараараа солгоо давталгаа хийдэггүй болохоор тэрийг нь хашаал нам зогсоочод байна. Тэгээд тоглогчдын судалгаа, хамгаалтын мэдрэмж төдий шинээр сайн байна гэдгийг илтгэх байх. 3-аа шийдсэн маш хэцүү байдлаас. За ер нь тэгээд сая бол яг давталгааны 24 дуусж байгаа хэцүү шийдэлт болж өнгөрлөө шүү дээ. Хайр нэг удаа хамгаалтыг нь бол сэтэлж гарч чадсангүй. Робинсон 2 дугаар үе бүгдэн амарчаад ороод ирсэн. Үнэхээр цовиргүй тоглож байна. За ямар тач давхар хамгаалт үр дүнгээ өгөө давталгааг зогсоож чадлаа. Соццэг. За тунгалгийн оноо авалтад багт нь хэрэгтэй байгаа. Баяргүйгийн номин руу пик н роллын дамжуулалт гаргаад өгсөн номин контактад давталгааг гүйцэтгэсэн хэдиж Бацоожин болордод бодогдоод бат хамгаалчлаа. Алдаж явсан бөмбөгийг авчулдаж чадсан шүү. Улаанбаатар Амазонсын давталгаа уртнасан болорд нь за бөмбөг шилжээд. За Робинсонд бол бөмбөг өгүүлэхгүй маш сайн хамгаалтыг хийж байна. 10 дугийнхан болорд цэцэг энэ удаа доор Робинсон татгуулж чадсан. Робинсон довтлогоо оновчтой. За Амари Робинсон өөрийнхөө 14 дахь оноог авч байна. 10 тийм удагдalbaan тоглогчдыг харахад бол үнэхээр одоо арга ядж байгаа харагдаад байна л да. Саяны давталгааны дараагаар бол үнэхээр одоо хийж чадах юм энэ хүрээд болчлоо гэсэн байдалтай л бие хилэмжүүд харагдаад байна. За энэ яаж зогсоох вэ гэдэг хэцүү байна. Эхний хагасын хамгаалттай харьцуулахад харин ч хагасын цэвэрлэгаагаар бөмбөг өгүүлэхгүй байх хамгаалалт Дина хийх хамгаалтуудыг маш сайн ярилцаж гарч ирсэн байж тээ. Тим чамар гарт нь бөмбөг атгуулахгүйгээр бас дамжуулалтын зам болон бодогдalbад гашчин хамгаалтууд маш сайн болж байна. Мэдээж энэ 15 минутын хугацаанд түүнийг яаж зогсоох вэ гэл тээ хамгийн гол зүрх үүсгэж байгаа тоглогчдыг ярилцаж гарч ирсэн. За 24 дуусч байгаа тунгалаг ахаад хэцүү байлаа шидлээ. Эхний хагас дээр ийм нэг шидэлтийг үүсгэхээ алдаж байсан. Ороход уг нь ойрхон байгаад байгаа. Номин Эрдэнэбагийн гарыг даавал шиднэ гэдэг. Өнөөдрийн тоглолтод л боломжгүй мэт байгаад байна. Алдаа гарлаа. За өнөр цэгийг алдаа. За Бацоожин болорд нь эхний дээдлэгт орж ирсэн эхний үлрэлүүдэд за яг шидэгч хамгаалагчийн байрал дээр тоглодог тоглогч байсан бол энэ үлрэлээс илүү холбон тоглогчийн байрал дээр тоглож байгаа юм тоглогч. За солгоохрын тоглогоо оновчтой Кармен хувийнхаа 20 тоног авч байна. Тоглолтын тооны харьцаа 31-50 19 онооны зөрүүтэй тоглолт. За онооны зөрүү бол бас учиргүй тим ч бас олцоог байгаа. Барих боломжтой оноо. Болорд нь өнөр цагийн сайн хамгаалалт. За дундаа болгоч нэлээд өглөөдөө урднаас нь дайраад ороод ирсэн. За энэ бөмбөг өөрөөс нь гарсан юм байна. За нөхөж ирсэн хамгаалагчийн эсрэг гой зөрсөн тэгээд харамсалтай бөмбөг алдчихлаа. За энд Улаанбаатар Амазон суугийнхан бол шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. За хамгаалагчийн гар хүрхийн хувьд бол хүрсэн байгаа харагдчих шүү. За тэгээ шүүгчийн шийдвэр хөрвүүлж байгаа юм байна. 10-ын тоглоо. Өндөр заяа. За нэг заслаа авсан өөр дээр нэрж байгаа тоглогчийг хүлээж авч чадсангүй Баяргүйгийн өмнө дамжуултыг хүлээж авч чадсангүй Кармен ямар гоё мэдрэмжтэй хамгаалалт вэ? Бодогдолд байгаас 2 оноо.
Багийн 33 дахь оноо Кармен үеийг сайн эхлүүлж байна. За энэ тоглолтын турш За яа. идэвхтэй байж чадж байгаа ганц тоглогч нь Кармен. Тэгвэл эсрэг таал Амари Робинсон гэж энэ тоглогч үнэхээр дийлдэхгүй нэ. Сая ихтэй хамгаалалт яг амжилттай болоход маш ойрхон байл. Илүү алхалт үлээхэд ойрхон байсан. Илүү алхалт эсвэл алдаа. Гэтэ энэ удаа алдаа гарсан гэж үзлээ. За бие үрчүүл үнэхээр дийлдэхгүй байна л да. Ахлах дасгалжуулагч Цэрмэр жилтний харцнаас харахад л одоо өөр яах вэ гэсэн байдалтай л харагдаж байна. Ахаад Робинсон чөлөө шилдэж алдахгүй маа үнэхээр найдвартай юм. Amazon-с 2 үлрэлт дараалан маш өндөр түвшний импорт тоглогчийг Монголын үндэсний дээдлэгт авчирч тоглуулж байгаа гэдэг нь энэ Монгол эмэгтэй тамирчдын маань хувьд бас өсөн дэвшиж тэдний суралцах өөрсдөө ахин нэг төвшин ахиулах боломж гэж харж байна. Грейс Берг гэж тамирчин бол ямар өөр төвшний тоглогч байсныг бид нар өнгөрсөн жил харсан тий. Плей-оффын финалийн тоглолтууд дээр дараалж тэр олон тоглолт 40 минут тоглосон ч гэсэн энийг л тоглоод идэв. Багийнхандаа маш их зүйлийг ярьд. За одоо тэгвэл энэ тайран Робинсон алдаатай төгсгөл үнэхээр амархаж байх шиг байна та. За Андермагийн соццог Амари Робинсны үг нь энэний өмнөх тоглохын дөр бол хэлбэрхэн харгалцсан шүү дээ. Харамсалтай тоглоогоо төгсгөж чадаагүй. Тэгээд Робинсон чи ихгүй л би яа гэдгийг л харууллаа да. За тургуулийн нэмэлт шидэлтэйг Робинсон гүйцэтгэх нь одоогийн байдлаар 19 оноотой. За чөлөө шидэлт оновчтой болсон хувийн 20 дахь оноо, багийн 56 дахь оноо, 23 онооны зөрүү үүслээ. За 10 тогуул холдоод байна. За 10-аас илүү одоо найдвартай, илүү багийн тоглолтууд л хэрэгтэй байна да. Бие биендээ боломж үүсгэсэн багаараа тоглосон, бие биендээ тусалсан тоглолтууд хэрэгтэй байгаа. Тунгалаг бүдэгт талбарууд арай довтлохоо оновчтой болсон. Бид нар асуулт орнцог маш гоё ижгэлээ. Энэ 3 дугаар үед одоо анх удаага хэмэд энэ тоглолтын туршид 3 дугаар үеийн талд хүрж яхад л тунгалгаас ийм довтлохыг анх удаа харлаа шүү дээ. Тэрнээс биш зүгээр нэг хэцүү байдалтай үед ороод нэг шиддэг тийм л тунгалгыг харж илаа. Энэ тоглолт нь маш их өгүүлэгдэж ийсэн. Хэдэрхий одоо 30 дугаартай тоглогч болох Карменаас хамааралтай ийм сагсан өмгийг тоглоод улмаар ингээ бусад тоглогч нарын тоглолтоосоо гарчлаа. Тэгээ Кармны довтлохоонууд нь ч гэсэн ихний хагас бол төдийлөн сайн болж хараахан өгсөнгөө. Улмаар бүр ингээд бодогт талбайдаа хүч нэмэхгүй бол болохгүй нэ гэдгийг мэдээ солонгыг оруулж хэлж үзэж байна. Тэгэхээр түүний хувьд бол хөгжлийн лигт бас 20-10 тундалж ирсэн ийм тоглогч. Самраас өмг авалтаар тэргүүлж ийсэн. Одоо харин дээдлигт бол төдийлөн өөрийгөө харуулах минут боломж эхний 2 тоглолт 3 тоглолтод бол харагдаж амжаагүй байна. Робинсон за кросс пас болордон дээр ирсэн бөмбөг шилжээд болор цэцэг зурж ороо дахиад авчин дээр уртнаас нь шууд өөрөө шидэж байгаа байна. Холын цаа шидэл давсан идэж Робинсон үлээж аваад будагтай талбайд 2 оноо болгочлоо. За ястаа үнэхээр зовлонгүй тоглож байна да. Тийм талбай дээр тоглож байгаа болон сэлгээнд суугаад тайлбарлаж байгаа битник гэд бүгдийг л одоо хэлэх үггүй болгож байна энэ тоглогч. Маш амархан харагдуулж чадж байна. Өнөр заяа татаад 3 шидсэн шидэлт оновчгүй номин дахиад нэг давагдчихгүй чинь зөвлөөдөөс нь хараад зогсчихэл одоо Робинсон хамгаа алтаас товтлогоо шилжсэн болор цэцгийн товтлогооноор алдаа гарлаа. За өнөр заяа одоогийн байдлаар оноо авч амжаагүй тоглолтыг үргэлжлүүлж байна. Нийт 8 довтлогоо гүйцэтгэсэн түүний 5 нь холын цаа шидэлт байсан идэж хараахан оноо авч амжаагүй тоглолтыг үргэлжлүүлсэн хэвээрээ энэхүү 2 дугаар хагасын буюу 3 дугаар ихний завсарлагыг 10 тугаас захиаллаа. Шууд амжилтын голд ивент тэтгэгчээр Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola, замун голд ивент тэтгэгчээр Шунан дурлан мантыг зөвхөн KFC-гээс. Амари Робинсон 22 оноо 7 самбар 12 довтлохооны 9 оновчтой болсон. За дээрээс нэмээд бүр нэг бөмбөг таслалттай тоглолтыг үргэлжлүүлж байгаа юм байна. Түүний хувьд бол бас довтлогоо алдсан юм байна. 12-оос 9. Гэхдээ ер нь тэр нэг алдж байгаа 3 довтлогыг бид нар анзаарсан ч юм. Торгуулийн эхний шилжилт оновчтой болсон шууд амжилтын Platinum event тэтгэгчээр Дасандаа Бухан M-Bank 2 торгуулийн шилжилт 2 оновчтой болсон. 25 онооны зөрүүний тоглолтод үзэж байгаа хамгийн гол зөрүү. За нэг эсрэг нэг довтлогоо яг юу их мэддэхгүй нэлээд их зогсчлоо доо давхцсан хамгаалагчаа сольсон хамгийн өндөр тоглогчийн гарыг давуулж хіднэ гэдэг хэцүү байлаа. Эрдмаа самбраа аваад амжилтыг гаргаад өглөө хамгаалтын самбар дээр
Өнөөдөр Эрдэнэмаа их найдвартай байна. Өнгөрсөн удирлууд дээр хийж болохоор зүйлийг ч юм уу нэг баг зэрэг бие эрхнээс болоод тий алдж байгаа алдаанууд бол харагддаг байсан бол одоо тийс өөр болжээ. Бэлтгэл сургууль Болор Эрдэнэ голоор гоё зүслээ дамжуултыг гоё өглөө яг л зурсан зургийн дагуу довтлооны хөвлбөр явж өнгөрлөө. За нөгөө өнгөрсөн зууны турш тоглолтод оролцож байсан багийн давуу талыг харуулж байна да. Багаараа бөмбөгөө яаж шилжүүлж байгаа, хоорондын ойлголцол ямар байгаа. За тэгээд тоглогч тус бүрийн форум тун өндөр байгаа гэдэг нь үнэхээр хангалттай харагдаж байна. Довтлогоо нөвчг болсон Амар Робинс нүрэг шадамжуулт цаг алдалгүй гаргаад өгсөн Болор цэцэг хэлбэр 2 оног хурдан довтлогоор авлаа. 29 онооны зөрүү 2 дугаар хагас эхлээд оноо алдахгүй л байна да. Ер нь Амазонсын оноо алдахад маш дургүй байна. За Болор цэцэг одоогийн байдлаар 100% довтлогоотой. Холын зайнаас нэг шидэлтийг үүсгэхэд оноо болгочихсон. Нийт 7 оноотой тоглолтыг үргэлжлүүлж байна. Холн талбай дээр анх удаага 2 дугаар хагастай орж ирлээ. 1 секунд номин хэцүү байдлаас амархан довтлох боломжийг огт олохгүй байна. Улмал хэмнэлээр дарамтлагч тоглолтыг үзүүлсээр өөрөө бөмбөг залаад ороод ирсэн. Задлаад өглөө хойно үлдээсэн. Илүү суул тоглогчийг олсон. Ихтэй шидэлтэн оновчгүй Эрдэнэмаа доороос алдаатайч байж болохоор довтлогоог төгсгөж чадлаа. Харавтын довтлогоо хамгаалалт ер нь бүгд л уучраа олохоо болжлоо доо. Бүгд одоо нэг тийм энэ тоглолтыг хүлээн зөвшөөрсөн юм шиг тий. Унжгар байдалтай тоглолтыг үргэлжлүүлээд байна. За энд уртнасан Кармен дээр алдаа гаргалаа. За TV тайм аваад захиалагдж байна. Иргэн тавтай морил үзэгчтэй шууд амжилтын Platinum event итгэгч спортыг дэмжигч Toyota Alvis-ны дилер Top Motors шууд амжилтын Platinum event итгэгч Shaping the Future Tesla Investment ажиллаж байна. 31 онооны зөрүү. За баг учиргүй тэгэж дараас оноо олон оноо бол авсангүй. Шургасан довтлогоонууд байсангүй. Гэхдээ багаар чанартай довтлогоонуудаа дараалж гүйцэтгсээр байгаад онооныхоо зөрүүг холдуулж чадлаа. 24 самбарын зөрүү. Тэгээд дээрээс нь сая довтлогоо за энэ дамжуултын үзүүлэлтийг харж байна те. Бөмбөг тасалбарыг нь ижлэх юм байна шүү дээ. Тийм олон удаа бөмбөг алдаагүй. Гисэн идэж энэ шидэлтийн гүйцэтгэлүүд хамгийн гол зөрүүг гаргаж байна. 17 довтлогооныг Улаанбаатар Амазонс баг өрсөлдөгч багаас илүү хийсэн. Тэгэхээр одоо энэ онооны зөрүү байж байгаа гол шалтгаан ерөөсө хаана юун дээр вэ гэдгийг бид нэр хэлбэрхэн ойлгож болохоор харагдаж байна. Дахиад за бүр ингэж хамгаалж байгаа тоглогч эсэргагийн импорт тоглогчийг Болор Эрдэнэ ардаа орхиод нэг эсрэг довтлоо оноо авлаа. За Боцоожийн Болор Эрдэнэний энэ үлрэлт өөр дөрөө нэг харуулж чадж байгаа довтлооны маш нэг гоё сонголт бол бодогтой талбаруу дайрж байгаа чанартай довтлоонууд байгаа гэдгийг ахин нэг удаа хэлэх нь 100% хэрэг баг. За Кармены довтлоон дээр амжилттай хамгаалтыг Эрдэнэ хийгээд. За гэхдээ бөмбөг хамгаалагчаас гарлаа. Улаанбаатар Амазонс багийн тоглогчдын ойлголцол үнэхээр ганган байна. Болон за энэ буруу залт болчлоо. Хамгаалт дарамттай байгаа учраас бөмбөгч 50 залж чадахгүй шүү дээ. Тэгээ ерөөсөө хамгаалж байгаа тоглогчоос ингэж суларж гарч ирэх боломж болцоо огт үүсэхгүй байна. Улмаар юу ихээ мэдэхгүй байдал руу шилжүүлээд байна. За тэгээд одоо нэгэн онооны зөрүү ингээд холдсон юм чинь ямар нэгэн зүйл алдчихгүй ингэчихгүй гэдэг тийм айцгүйгээр л хийх ёстой юмудаа хийгээд энэ тоглолт дуусахаас өмнө ядчил алдаануудаа засаад авах хэрэгтэй байна. За Боцоожийн Болор Эрдэнэ бодогтой талбайгаас ахин нэг удаа довтлогоо гүйцэтгээд энэ удаад алдаа салгаж чадсан. За довтлогооны самбарыг Болор Эрдэнэ алдна гэдэг бол тэгээд хамгаалалт ямар таар байгаагийн нэг илэрлэл юм болоо да. Тийм тэгээд самбартаа хашиж байгаа хүн байхгүй байх гэсэн шүү дээ. Ер нь бол өндөр тоглогч төдий чинээлээс анхаарал суул байгаад. За нэг талаас бас өөр өнцгөөс харах юм бол Эрдэнэ Амар Робинсон гэдэг хоёр тоглогч бодогтой талбай өндрүүдийг нь хангалттай өөр дээрээ татаад авчиж байгаа учраас нөгөө талд бас сул үүсэж байгаа орон зайг нь маш өвчнөр ашиглаж чадж байгаа гэж бас
хийж болохоор байна. Анужин хэцүү байдлаас довтлсон довтлогоо оновчгүй. За Анужингийн хувьд за 2024 оны 100 Summer League 10 тоогийн бүрэлдэхүүнд Summer League-ийн мөнгөн медаль хүрчээсэн юм тоглогч. За тэгээ энэ жилээс 10 тоогийн дээд лигийн багтаж эхний удирлаа дээд лигт үргэлжлүүлж байна. Amari Robinson задлан дамжуулж Эрдэнэ 3-аас шидэлт оновчгүй болсон. Гэхдээ өөрөө хоёр тулмжиг үүсгээд Amari Robinson кросс пас даслаг боломжтой арай л хүрсэнгүүтэй болон болорд нь контакттай довтлогоо за энэ өөртөө зай гаргах зорилготой алхамт үнэхээр гоё болж шүү. За яг энэ том алхамт өөрт нь маш гоё том давуу талыг авчирч чадчихээн. Солонгоос алдаа салгасан дөрвөлөөр шидэлтийг Бацаажин болорд нь гүйцэтгэн. Багийн 71 дэх оноо 36 онооны зүрх үүслээ. За одоогийн байдлаар за энэ бол Улаанбаатар Амазонсогийн улирлын 4 дахь тоглолт. За тэгээ эхний 4 өрсөлдөгчийн эсрэг хийж байгаа тоглолтуудыг харахад бол одоогийн байдлаар өстө өрсөлдөгч байхгүй мэт гайхалтай тоглолтыг үзүүлж байна. 10-ын товтлогоо нэг заслаа авсан. Карман гоё дамжуултыг өгсөн. Солонг давтгагаа оноолгосон. За сүүлийн хэдэн минутанд бас харагдаагүй гоё багийн тоглолт дамжуултаас авсан оноо байлаа. Эсрэг талд Бацаажин болор гивэн гов давтгааг гүйцэтгээд Amari Robinson-ы маш том давуу талыг ашиглаж чадлаа. За Amari Robinson тэгээд бөмбөгтэй байгаа үедээ дор хож 1-2 хамгаалагч хангалттай хэмжээнд өөр дээрээ татчих учраас багийнх нь бусад тоглогч нар бас түүнийг нь маш гоё ашиглаж чадчихэна. Болон за заслаан дууцсан ирсэнгүй хэцүү байлаас давталсан. За цаг дуусахдаа уралдаад давталсан давталгаа оновчгүй болсноор 20-р тоглолтын 3 дугаар үе 74-37-гийн харьцаатай өндөрлөж байна. 2 минут завсарлаад шийдвэрлэх 4 дугаар үеэр эргээд уулзъя. Иргэн тавтамаар үзэгчтэй шууд амжилтын гол ивент итгэгч хамтаа төрүүлж алах нь Unitel шууд амжилтын Platinum ивент итгэгчээр IT-ийн бүх хэрэгцээг IT Zone-аас таны дижитал аяллаа итгэл түвш IT Zone ажиллаж байна. За ахад нэг удаа бодлого оновчтой болгож чадлаггүйгээр бөмбөг алдлаар Amazon-с 100 онооч хүрэх боломжтой байна. Энэ тоглолтод. За дөрөвдүгээр үед за эхний 3 үеийн адилаар өндөр оноо авалтаа гүйцэтгэх юм бол ядах юмгүй харагдаж штэ. Кейли хоёр хамгаалагчийн голоор ямар гоё гарч ирвэ. Гэхдээ солонгорын төгсгөл оновчгүй болсон. За энэ алдаа гараад тоглолт төр зогслоо. За Кейлигийн довтлогоо дамжуулт болсон. За самраас аваад за Бэмжийг дамжуулт өгөх үед солон алдаа гаргасан юм байна. Болор Эрдэнэ. За Болор Эрдэнээс 3 дугаар үед бүтэн амарчуу да. Тэглээ. Ерөөсөө Amazon-ийн энэ тоглолтод ингэж илүү тоглоод эхний 2 тоглолтонд хожигддог байсан 10 эсрэг тоглож байгаа хэрнээ огт нэг хин нэгэн тоглогч төр өндөр ачаал өгүүлгүйгээр маш асуулгүй их хэвтэйг тоглолтыг хийжлээ шүү дээ. Энэ тоглолтын дээр бол ариун цэцэг хулан хоёр байхгүй байгааг ч гэсэн хэдүүлээ төдийлнийг хайхтар дуусаж ярих шаардлагагүйгээр ер нь бол тэр хоёр тоглогчийг үгээлэх шаардлага байна. Энэ тоглолтын дээр бол үнэхээр тэгж л харагдууллаа. Тэр чинээгээрээ Amazon-ийн тоглогчдын ойлголцол ур чадвар өөр төвшөнд иржээ гэдгийг бид нар харж болох байхаа. За тэгээд дасгалжуулагч Фрэнк Гарсиа ч гэсэн Зузаан багийн бүрэлдэхүүнтэй дээр нэмээд багийн тоглолт үнэхээр өндөр түвшинд байгааг яаж жаргалыг л бас. Яг тийм тэглэгээ ахав. Зузаан бүрэлдэхүүн шүү дээ. Тэгээ дээрээс нь зузаан бүрэлдэхүүнтэйгээс гадна альж тоглогчийг талбайд гаргасан багийнх нь явах хөлбөр комбинац бүрэн хэмжээгээр хэрэгжиж чадчихсан учраас аль нэг тоглогчийг заавал
тэрийг гаргахгүй бол болохгүй байна. За энэ заавал талбай дээр байх ёстой гэдэг зовлон бол түнд байхгүй шүү дээ. Яг тийм. Хинж гарсан бүх зүйлийг ингээд үргэлжлүүлээд аваад явж чадж байгаа. Энэ багийн бас нэг давуу тал болж чадчихээн. За Ундрмагийн цэцэг цэлцоогоор талбайд орж ирлээ. Тэгээ гол тоглогчны ердөөний 20 гаруй минутыг талбай дээр өнгөрөөл баг нь одоо бүр 40 онооны зураг үүсгэж чадлаа. Болоод нь дахин нэг сайн тоглолт. Тэгээ эхний хагасын түүний сайн тоглолт нь энэ тоглолтын хувь зайг ерөнхийдөө нэг дэшин шийдэхэд бас нөлөөтэй байсан хэлий. Мэдээж Амара Робинсны маш том нөлөө байгаа. Тэгээ Робинсон талбай дээр байхгүй бол болоо Эрдэнэ байж болно. Эрдэнмаа байчин. Хэрвээ Келли Чонг талбай дээр байх юм бол одоо гээл те өөр ийм хувилбарууд маш их байна. Тэгээ цаашаа харин цэцэг хулан хоёрыг орж ирэхэд энэ хоёр маань бол ер нь өөрсдөө импер тоглогч л хэмжээний нөлөөг үзүүлдэг. Тэглэв. За ихэд Бэмчав өмгөө алдцсан. Тоглолт ерөнхийдөө нэлээд задгаа болоод ирлээ те. Карман гоё дамжуултыг өгсөн идэж. За хараахан хүлээж авах боломжгүй дамжуулт явуулчлаа. Уг нь санааных гоё байлаа. Маш их стресстэй тоглолтыг л талбай дээр үзүүлж байна өнөөдрийн тоглолтод. Өмнөх хоёр тоглолт тис өөр байсан. Багийн уур амьсгал одоо тэр авж байгаа оноо тий. За Карманы талаас за Бацаачин болор эдний статистик үзүүлэлт өнөө одоогийн байдлаар 20 оноо 8 самбарт 6 дамжуулалт бараг 50% давталгаатай. 20 оноонд хэдийн хүрсэн байж тээ энэ тоглогч. Тийм ч олон давталж байгаа харагдаагүй тий. За тэгэж холбоон тоглогч 8 самбартай гэдэг чинь ямар өндөр үзүүлэлт вэ те? Тэгээ дээрээс нь 6 ассист али эзэн өгцөө явж байгаа. Хаад бөмбөг талсан. Урдуур нь орж ирээд бөмбөгийг аваад довтлогоо шилжиж дамжуулт өгөөд 2 оноо ядах юм авлаа. 10-нд маш том цохилтыг Улаанбаатар Амазонс энэ тоглолтод өгж байна. Бидний хүлээлт тоглолтын ихэнд арай өөр байсан. Гэхдээ тоглолтын өрнөлийг тис эсрэг чиглэл рүү шилжүүлж чадлаа. Одоо харин нэг сайн талаас нь авч үзэх юм бол 10 баг удирдлагын дөнгөж ингээ 3 дахь тоглолтын дээр энэ хүнд ялгдлыг хүлээх багт маш өндөр болчихлоо шүү дээ. Цаашдаа олон тоглолтууд байгаа. Тэгээд өөрч шинжилтүүдийг За ховч охрууд одоогийн байдлаар 11 алдаа гаргасан. Түүний 7 хоног хооронд дээр гэхээр. Нодгоос шилд оновч болсон. Гэхдээ бүртэй гэдэг чинь ямар өндөр үзүүлэлт вэ те? оруулж ирж байна. Энэ өдрөл 10 баг маш их одоо холиосол дандаа энэ үйлсэлтэнээс хойшоо одоо ихний 5 бичигдээл дуустдаг шүү дээ. Хувийн тоглолт уур чадвар статистик бол үнэхээр өндөртэй байж чаддаг. За түүнийг бүтэн үлрэл ингэж авч явж чаддаг ийм тоглогч. За инглэн. За өндөр зайгийн эсрэг нэг тунд ажгүй тоглолтыг хийгээд бөмбөгийг аваад ороод ирсэн. Кайли Жон. Ингээ 3 дахь тоглолтын дээр энэ хүнд ялгдлыг хүлээх багт маш өндөр болчихлоо шүү дээ. Цаашдаа олон тоглолтууд байгаа. Тэгээд өөрч шинжилтүүдийг хийгээд багийнхаа энэ бэлтгэл сургуульд нэлээд анхаарал явах юм бол мэдээж одоо үлрэлт нэгээр эсвэл хоёроор ч юм уу тий гарах боломж одоо хүртэл байгаа шүү дээ. За лигийн залуу тоглогч инглэн
Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүнд солилцоогоор талбайд орж ирлээ. За өөрийн чинь ярьсан зүйлийг ингээд ахаад үргэлжлүүлээд ярихад за нэг талаас улирлын ихэнд юу болохгүй байгаа, юун дээр илүү ажиллах ёстой, юу биднэрт хэрэгтэй гэдгээ улирлын ихэнд харж байгаа тэдний үед маш том нэг ололт байх боломжтой. Улирлын дундуур юм уу эсвэл плей-офф эхлэхэд өгсөн байх үед энэ алдааг харсан бол тэдэнд ямар том зохилт болж ирэх вэ, тийм ээ? Яг одоо ингэж олж хараад энийг аль болох эрд засаад авах юм бол тэднэрт энэ урт улирлд маш том давуу тал болох боломжтой гэдэг нь за багч бол сайн мэдээ. Яг зөв. Тэгээд одоо сая бас статистик харагдаад өглөө бол эрдэнэ Баатрин бол эрдэнэ 20 оноо 8 самбартай ингээ 20-с дээш оноо төрсэн хэд хэдэн тоглогчид байна. Бран Гарсиа дасгалжуулагчийн тоглолтод тэр суудлаас босч ирэх шаардлагач төдийлөн олон удаа гарсангүй маш амар тайван тоглолтыг үзээд хажуугаас нь ерөөсө солилцоогуудаа хийгээл явжлаа ш. Завшралга авах шаардлагатай бол огт гарсангүй. Ийм л хэмэлтэй байлаа. Ингээч ирсэн 3 оноо шийдэлт оновчгоо бямж аав. За самбарт явах ч юм байсангүй дээ. Тэгээд одоо харин Кармныга талбай дээр 10-таас байлгасаар гарааны тоглогч нь хэрчтэй байна штэ. Тэр магадгүй одоо цэлгийн тоглогчдороо өөр зүйлсийг тувшаад үзүүл яа гэм л да энэ үлдсэн хугацаанд 40 гаруй хоног зэрэг. Ер нь сагсан бүгд ялангуяа ийм байдалтай байхад бол боломжгүй гэж хэлэхэд бол асуудал байх. За одоо бол ер нь айл ал багийн хувьд тоглолт дуусгаас өмнө яг туршиж үзэх зүйл болохгүй байгаа юм дээр нэг ажиллаад дахиад нэг чеклээд үзэхэд нэг буруу таргуулын тоглолт болчлоо шүү дээ. За Карман холын цай шидэл гүйцэтгээд оновчгүй болсон. Бөмбөг нүрний шугамар гарлаа. За Кармны хувьд одоогийн байдлаар 19 тоглооны 7-г нь оновчтой болгочихсон. 26 оноотой тоглолтыг үргэлжлүүлж байна. За соццог оноо авсан 40 онооны зуруу. Инглэн Болор Эрдэнэ. За Болор Эрдэнэний хувьд бол ер нь дабл гүйцэтгээгүй гэдгийг түүний хувьд бараг муу статистик дөө. Ер нь бол одоо өнөөдрийн тоглолтод бараг тэгж л хэлэхээр боллоо шүү дээ. Өнгөрсөн үлрэлт 10 дугийн бүрэлдэхүүнд явахаас өмнө ч гэсэн тэрний өмнөх үлрэлт Скорпионс багийн өмсгөлтэй бүтэн үлрэлийг өнгөрөхдөө ч гэсэн бараг 20-15 тунд чижсэн тоглогчтой. Статистикийн хувьд бол MVP-ийн өрсөлдөөн. Гэхдээ багийн амжилтаас шалтгаалan дандаа MVP-ийн өрсөлдөөнөөс хойш одоо ихний 5-д бичигдээл дуусдаг шүү дээ. Хувийн тоглолт уур чадвар статистик бол үнэхээр өндөртэй байж чаддаг. За түүнийг бүтэн үлрэл ингэж авч явж чаддаг ийм тоглогч. За инглэн. За өндөр зайгийн эсрэг нэг тунд ажгүй тоглолтыг хийгээд бөмбөгийг аваад ороод ирсэн. Кайли Чон 3-аас энэ тоглолтод амжилттай болгож байгаа. Эхний холын цай шидэлт нь за бэлтгэл дээр ерөөсөө дөнгөж конос сүлжиж гарч ирээ л 3 шидэж байгаа юм шиг л ийм шидэлтийг үүсгэглээ. Хамгаалалт тэдний чинэл одоо нийтээ сулраа тоглолтын үр дүнтэй эвлэгдсэн л байхаа гэдгийг бид нар харж байна. Шүгэл дугаараагүй нийлэн удсан байсан. За энд соццог дээр Кайли Чон алдаа гаргалаа. За залуу тоглогчийг 10-т бүрдхэндээ оруулж ирж байна. Энэ өдрөл 10 баг маш их одоо холио солиог бол хийсэн. Маш их хөдөлгөөнийг тэгсэн. Тэгээд бидний өнгөрсөн үлрэлийн бүрэлдэхүүнээс гэх юм бол ердөө 6 тоглогч үлдсэн. Гол тоглогчд бол чимэд болохоор Солон, Гуйн, Мөнхц бол халиун гэсэн тий. Минуттай тоглодог байсан. Эдгээр тоглогчдыгаа бол хэд явуулсан. Тэгээд Соццэг, Саранцэг, Ануучин, Солон, Чеки Карм гэсэн тоглогчдыг багийнхаа бүрэлдэхүүн нэмснээс одоо хоёр нь бол CD их сургууль тоглож ирсэн. Энэ тоглогчид оюутны лигээс оюутны шүү дээ одоо хүртэл. Тэр хоёр тоглогчийн нэг нь яг одоо энэ талбай дээр гараад ирсэн байгаа 12 номертой Саранцэг бол CD их сургуулийн оюутан. CD аянгнууд угаас оюутны лиг тоглодог байсан юм тоглогч. Тэгэх нуруулаг ер нь тэгээ сагсан бүгд аяга дээдлигд бол өндөр нуруулаг тамирчдыг оюутны лигээс л илтгэхээр эхлээл авж байгаа. Харагч за Ануучингаас оруулж ирлээ. За нөгөө нэг CD их сургуулийн хоёр тоглогч. Нөгөө хоёулаа талбай дээр гарч ирлээ шүү дээ. Бас сонирхолтой тохиолдол болж байна. За Ануучингийн хувьд бол түрүүн хэлсэн 2024 оны Самар лигт 10 дугийн бүрэлдэхүүнд Самар лигийн мөнгөн медаль хүрчээсэн юм тоглогч. Эрдэнэ 3-аас холын цай шидэлт оновчтой. За энэ тоглогчийн шидэлтийн техник тун өөртөө зөвөргөө маш эвтэйхэн шидэлтийн техниктэй тоглогч харагдаад байгаа юм да. Өнөр заяа. Ануучин. Соццэг. Болор Эрдэнэ эсрэг соццэг хөдөр нэжлээд бодогтой талбарууд дайрсан. Бямбчвын хамгаалалт. За алдаа гарсан гэдээ үзчихв. Тэглээ. Болор Эрдэнэ алдаа юу? Инглэнгийн алдаа юм байна.
За инхлингийн цаанаас нөхөж ирээд тийс хамгаалалт алдаа болсон маань. Яг бүтэн бол ирж амжаагүй тэгээд бөмбөгрөө явсан хамгаалалт алдаа болсон. Соццэг сүүлийн шилдэн өвчгүй самбраас Бэмпчов. Гэртнод Кейли Жон ямар амар давталгаа вэ? За холбоон тоглогч өнөр цайг бас хэр ургийн тоглогчид ингэж кросс тулж байгааг харж байгаагүй юм байна шүү. Тэгээд би тэнцвэр тэр бөмбөгөө залж байгаа маш доор тий. За тэгээд бас их сүр сайтай тоглогч харагдаад байгаамаа. Довтлогоо гүйцэтгээд агаар дээр контактч байд. За шийдэлт гүйцэтгэх үедээ дундын зан шийдэлт гүйцэтгэх үедээ будагтал бүрүүл орж байгаа тоглолтууд гээд айл айлн дээр нь биеийн тэнцвэрийг маш сайн хадгалж чадаад байгаа тоглогч. За ингээ Вьетнам легионоор багийнхаа 92 дахь оноог авлаа. За одоо бол энэ тоглолтоос сүлээх нэг зүйл нь бол Амазон 100 оноо төрөх үгүй гэдгийг харахаар байна. Хүрх магадлал чир нь нэлээ нэмэгдээ явж шиг боллоо доо. Хурдан тоглоход гарч ирсэн. Өнөр заяа алдаа гаргалаа. Оноог нь бол нэг нугалцсан байгаа 92-46. Улан бүр холдуулах боломжтой боллоо. За энд Бэмпчов будагтал талбайн тоглогч урд чугман дээр маш гоё хамгаалтыг хийлээ. Солилцоо хийгээд туланг оруулж ирж байна. Өнөр зайг суулгасан. Одоо гол тоглогчдоо сэлгээний санал суулгасан мэдээж одоо илүү амралт тэдэнд хэрэгтэй болов уу гэсэн бодлол орж ирж байна. Нэгэн тугаасаа тоглолтын минутаас орчлоо шүү дээ. Тэгээ энэ ямар ч төвшний сагсан бөмбөгт энэ онооны зүрэг энэ минутанд барих боломжгүй шүү дээ. За онлын үед бол тий. За хоёр дахь торгуу оновч хөө. За атгсан бөмбөг 10 багт үлдлээ. За солилцоогоор Эрдэнэ талбайд орж ирээд Баатрин болор Эрдэнэгийг сэлгээний санал руу шилжүүллээ. За өнөөдрийн тоглолтод Баатрин болор Эрдэнэ 12 довтлооны 8-ыг нь оноо олгоод нийт 20 оноотой. За тэгээд дээрээс нэмээд 9 самбар 2 ашигтай дамжуулалт 2 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлттэйгээр энэ хүсэлгээний санал руу шилжиж байна. За энэ хүү тоглолтын дараагаар үзэгч та бүхэн 18 цаг 10 минутанд Хүснэгтийг 3 тэг гэсэн 100% амжилтаар тэргүүлж байгаа BCH Knights болон Хүснэгтийн 7 дугаар байранд бичигдэж байгаа Хов чонхруудыг шууд хүлээн авч үзэх боломжтой. Хов чонхрууд баг 3 тоглож 1 хоцсон 2 хожигдсон бай. Дархан United-ыг хоцсон. За харин 20 цаг 40 минутанд Хасын хөлгүүд баг хэдийн 4 тоглолтыг хийсэн байгаа. Тэдний хувьд 2 хожиж 2 хожигдсон. Өрсөлдөгч нь Монголын саах болно. За тэдний хувьд бол 1-2 гэсэн амжилттайгаар Хүснэгтийн 8-д бичигдэж байгаа. Ер нь Хүснэгтийн эхний хагаст явж байгаа багууд 7-8-д явж байгаа багуудын эсрэгэл хоорондоо тоглох ийм хуваартай байна. За харин лав гаригийн хуваар бол яг сая үзэгч та бүхэн дэлгэцэн дээр харагдаад өнгөрлөө. За Сэлэн бодон сулан Дархан United багууд маргааш 6 цаг 10 минутаас эхний тоглолтыг энэ маргааш бол дээдлийн талбайд 2 тоглолт явагдах хуваартай байгаа. За сүүлийн тоглолт бол Улаанбаатар Амазонс баг Итүг Ирвсүүдтэй 20 цаг 40 минутаас сүүлийн тоглолтыг хийнэ. Инглингийн гоё довтлоо, гоё алхалт байна. За хоёр хамгаалагчийг өстой хялбархан аргаллаа да рүүки тоглогч. За бас үзэгчдэд хүрэх өөр нэг сайхан мэт юу гэх юм бол бидний хүсэн үлээс НБ-гийн шинэ улирал 2025-аас 26 оны улирал маргааш хөшгөө нээх болно. Тэгэхээр тоглолтуудыг нээлтийн 2 тоглолтыг үзэж та бүхэн PSN телевизээр шууд хүлээн авч үзэх боломжтой. Эхний тоглолт өглөөний 7 цаг 30 минутанд PSN 1 сувгаар та бүхэнд хүрнэ. За аваргуудын эсрэг. Тийм, Houston Rockets те бас мэдээж одоо хамгийн л аврагын магадлал өндөр ирж байгаа хоёр багийн хоорондын тоглолтоор Шейн эсрэг Kevin Durant-ийн үзэлтэнийг бид нар харах бол 10 цагт PSN 2 сувгаар Los Angeles Lakers болон Golden State Warriors багуудын хоорондын тоглолтыг үзэх ийм хуваартай байна. За маргааш бол өглөө NBA-ийн 2 тоглолт, орой Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн 2 тоглолт гээд за сагсан бөмбөг сонирхогчдын хувьд бол маш гоё үдирэл болж өнгөрөхөндөө тэглэхгүй яах вэ? За илүү болгон толцоо. За сая яг бөмбөг хүлээж аваад үйл эхлэхэд нь хөдөлгөөнийг нь маш гоё мэдэрч хамгаалж чадлаа. За Бэмпчовийн хувьд бол оюутан ахуй цагтаа хөдөөж хувийг сургуулийн оюутны шиг шоугоос тоглодог байсан юм тоглогч Архангай аймгаас гаралтай
сагсан бөмбөгч байгаа. Улаанбаатар Амазон цаг тэгэхээр Арангаан 2 тоглож байгаа юм байна шүү дээ. Урт нассан Бэмжав гэдэг. За маш ойрхон үеийн 2 төлөөлөл Улаанбаатар Амазон цагийн бүрэлдэхүүн тоглож байгаа. За дохон дээр бөмбөг аваад доошо дамжуулж гаргаад өгсөн. Бөмбөгийг нь маш цэвэрхэн зөхиод тасалцсан. Кейли Чон цааш нь гаргаад өгсөн Эрдэнэт 3-аас Эрдэнэт холын зай шидэлд оновчгүй болсон. Бямч 2 тогломж. За яарах шаардлага байхгүй хожиж байгаа баг. За тэд 100 оноонд хүрэхэд ердөө 3 оноо дутуу байсан. Тэр 3 оноог нь Эрдэнэ холын зай шидэл дээр авч байна. Будагтай талбайн тоглогч Эрдэнэ хүртэл холын шидэлтийг л одоо гүйцэтгэхээс огтхон хэрэгэлцэхгүй болсон байна да. За эсрэг нь 50 оноо төрөг байхад өөрөөсөө 100 оноо төрнө гэдэг чинь 40 минутын сагсан бөмбөгт ямар өндөр үзүүлэлт вэ? Тэгэлгүй ах бай тэгээд багийн тоглогчд нь үнэхээр өндөр ур чадвартай тий холон ариун цэцэг энэ одоо Робинсон тэгээ Чонг тэргүүтэй олон тоглогчд байна. Болор цэг нарыг шигсэн бид нар нэрлэн олон улсын төвшөнд Монголынхаа шгшээвагийг төлөөлөн оролцдог тамирчин. Тэгэхээр залуу тамирчид одоо лигт 1-2 үлрэл тоглож байгаа магадгүй анхных нь үлрэл тоглож байгаа эдгээр тамирчид Зоолонгийн шидэлд оновчгүй болсон. Хөр шидэлтэйгээ нэгийг нь оноо олгосон. За энэ инхлэн бөмбөг алдах нэлээд төглөө шүү. За Эрдэнэ заалж болох байсан сая тэгээ заалахгүйгээр шууд огшоо дамжуулт гаргаад өглөө тэ 8 секунд болох төгссөн байсан учраас зөв шийдвэр болж байна. За залсан бол бас амжихааргүй. Төгсөлд хүрсэн байсан Кейли Чон өнөөдөр харин холын шидэлтөө төдийлөн санснаар нь цагт унахгүй шүү. За 10 удаа харин 50 стэйшнанд хүрч чадах уу? Аль эсвэл оноог нь бүр нуглаад дуусгах уу Амазонс гэд. Тэрийг л харахаар олж байна. 3-аа шийдсэн, шидэлт нь оромжгүй, солон самбар тэмцсэн, Бямчаа самбар авлаа. Кейли Чон Эрдэнэ бол өнгөрсөн үлрэлээс өөр болсон бас нэгэн зүйл нь харагдлаа зүгээр. Тэгж нэг бөмбөг залаад те илүү үллээс болоод бөмбөгөө таслуулаад алддаг байсан бол саяных тэр бол ерөөсө залахгүйгээр шууд амжилтуудаа өгөөл ингээд асуудлуудыг шийдчихэж байна ингээд